Дараагийнх нь зорилго тодорхойлох алхам 7. Зорилгоод сорилтонд оруулах, асуулт асуух гэж байна. За тэр нь юу вэ гэхээр хэрэг би үүнийг хийхгүй бол юу тохиолдох вэ? Тэгэхээр дахиж нөгөө хяналтанд оруулаад хасаад өгчдөг байхгүй. Бүх юмнуудыг бид нэр жиглээд төгсгөлтөд хийж амжихгүй ч гэсэн тий. Тэгэхээр хэрэг би үүнийг хийхгүй бол юу тохиолдох вэ? Энэ зорилго биелэхгүй бол авах юм маань юу вэ? Тий? Энэ зорилгыг биелүүлэхийн тулд би юу золиослох шаардлагатай байна? Хэрвээ золиос чинь байхгүй бол бас тодорхой хэмжээний хүнд нэг зорилго чинь чухал биш байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр бид нэр хайчдаг. Ойлгомжтой юу? За энэ дээр асуух юм байвал асуугаар энэ жоохон топик мөртлөө жоохон хэрэгжүүлэх жоохон хэцүү болж магадгүй тийм. Одоо нөгөө зорилгоо биелүүлэхийн тулд юу золиослох шаардлагатай вэ гэж байна. За тийм. Тэгэхээр зорилгоо одоо биелүүлэх гэж би ч одоо үнэхээр одоо нэг юм төлөвлөд техникийн төлөө ажилласаа гэж бодлоо. Хажуугаар бас одоо яг одоо онж хэлж чадахгүй байгаа боловч яаж ч чадахгүй нөгөө зэлэслэх юм гарч ирж таарна л байна үстэй. Тэгэхээр ер нь одоо яг тухайн үед л ийм гадлаа энийг үнэхээр зэлэслэхээс өөр аргагүй юм байна гэдгийг л ойлгох чухал юм байна. Тэгэхээр яг одоо өнөөдөр би хийх гэж мэдгүй ч гэсэн ер нь зэлэслэх шаардлагатай юм. Бид нар чухал бус юмнууд бас байдаг шүү дээ, тий? Тэрийгээ хэлээд байгаа байхгүй. Чухал бус юмнуудыг бид нар чухал бус юмнууд юу гэхээр чухал бус юмнууд тий? Золиос гэж одоо тав тухаараа биш юм даа. За юу гэдэг чухал бус юмнууд нь юу байдаг гэхээр одоо жишээл би телевиз үзэхэ болж байна тий. Би түрүүнд ярьжсэн тий. Анх юу хахад би ингэдэг байхгүй. Тухайн үед чи миний цалин орлого аягүй юу байсан. Нөгөө байр шинэ байранд нэгээд ингээ ярьчих гот нөө телевизийн лиценз гэж төлдөг шүү дээ. Тэр нь аягүй өндөр үнэтэй байдаг байхгүй. Тэгээд би тэрэн дотроос ингээ харж байгаа телевиз үзээс суухгүй эсвэл интернет тавих уу. Тэ? Тэгэхээр интернет тавих нь надад илүү хэрэгцээтэй байгаа байхгүй. Тэгээд би телевиз үзэхээ болий гэж лицензгүй болоод телевизээ бүр Монгол руу явуулаад том телевиз ч юм уу тийм байгаа шүү дээ. Тэгснээр Монгол руу бүгднийг ачуулаад за тэгэн гутаа би ерөөсөө тэ интернетээ ашиглаж өөрийгөө хөгжүүлэх. Телевизээр би өөрийгөө хөгжүүлж чадахгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр надад хэрэгцээтэй байгаа миний хийх ёстой шаардлагатай юм бол яхахгүй миний компьютер байх хэрэгтэй надад ажиллагаа хэрэгтэй. Гэтэл хэрвээ би телевиз ингэ байлгаад байвал лицензийн мөнгө телевизийн гэсэн надад олж байгаа мөнгө байхгүй. Тэр үед маш бага мөнгө байсан надад. Тэгээд би тэр дотроос сар болгон төлдөг телевизийнхаа лицензийг төлөхгүй байх нь надад ашигтай байгаа байхгүй. Тэр үед том зурагтаа хүртэл үзэхгүй золиослоод тий үзэхгүй явуулчвал надад амар байгаа байхгүй. Тэгэхээр 5 дахь гэхээсээ илүү би юу гэдэг би зорилгоо сонгоцсон. Тий тэгэхээр зүгээр миний хувьд одоо зураг үзэгч баг зав гаргахгүй. Тий өдөрт нь ажиллаад хүүхдээ нааш цаашаа яг хурж ирээд ээжүүд ямар байдаг вэ? Ядангуй гадаад дамжиж юм гэж яг тэрний үг мэдэн шүү дээ. Ядраад хурж ирээд зураг үздэг бол би ядраад хурж ирээд компьютер асах байхгүй. Тийм болцсон. Тий тэгэхээр өдөржингөө гар утастайгаа ийш тийшээ юмудаа ингэ зохицуулаад нэг хичээл юу болж байсан гэсэн аажиндаа нэг телевиз үзэх зуршил маань байх болчихж байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд зүгээр золиос гэдэг дээр жишээ тий харахад одоо жишээлбэл элдв юм би хамаагүй юм цаг зарцуулж болохгүй хамаагүй юм мөнгө өгж болохгүй тий хүмүүстэй уулзахтаа ч гэсэн юм гадагшаа гарахтаа ч юм уу уулзах хүмүүсээ зөв сонгоё тий шаардлагагүй гэсэн газруудыг очих шаардлагагүй юм байна тий яг хөө тухайн үедээ гоё юм шиг боловч яг цагаад удаад надад тэнийг тий миний одоо хүссэн зорилгод нөлөөлөх хэмжээний систем болох хэмжээний авчихгүй байгаа тий тэгэхээр тэр утгаараа би яг аажимдаа юу болж хурж ийнэ гэхээр сонгож хийж байгаа байхгүй зөвхөн энэ юмнууд миний амжилтыг өгөх хэрэгцээтэй энэ хэрэггүй юм байна гэдэг тий тэгэхээр одоо ер нь яг тодорхойлж хэлэхэд ер нь цаг хугацаа л алдахгүй байхыг л одоо үр дүн гаргахын тулд байхгүй үр дүн гаргахын тулд нөгөө бодлын тий цаг хугацаа бол асар чухал тэгээгүй одоо би энэ богино хугацаанд одоо жишээ дасгалжуулагч болоод ингэж их ном бичээд ийш тийшээ яваад эндээ ажил амжуулаад тий монголчууд руу яриад ингээд хагасна сандаа би тэгэхээр чинь өдрийн цагаараа жишээлбэл би золиосч байгаа юм нь болохоор за би английн
компанитай тий гэрээтэй ажиллаж байгаа. Гэтэл тэр гэрээнийхээ ажлыг би өдрийн цагаараа ингэж амжуулахгүй бол миний онлайн уулзах боломжгүй болчихно. Тэгэхээр тэр ажлынхаа юмыг зохицуулаад зарим нэг юмнуудын золиос зохицуулж энэ онлайн уулзалтыг бий болгох чинь тий. Тэгэхээр хүн болгонд янз бүрийн тодорхой хэмжээний ижил хэмжээний цаг хугацаа өгч байгаа шүү дээ. Тэрний элементийг бид нэг зөв өөртөндөө зөв ашиглах хэрэгтэй байгаа байхгүй. Тэр хооронд эргэлдэж байгаа юм ягаад цаг хугацаа зөв хэмжээс юм шиг боловч богино хугацаанд ихийг амжуулна гэдэг чинь амжилтын маш их том алхмууд байдаг байхгүй. Тэгэхээр цаг хугацаа бол асар үнцэнтэй байдаг. Гэхдээ хөвчлэн хүмүүс зүгээр цаг хугацааг бодохоор нь хараад ханчдаг. Юм амжуулах нь тэгэхээр тэр хугацаанд юм амжуулаад гараасаа юм гаргаж сурдаг хүмүүс яг эцсийн үр дүндээ юм түрээд байгаа байхгүй тийм ойлгож байна тийм. За асуултыг хариулж чадсан уу? Сайн ер нь золиосон дээр энэ асуух хүмүүсээ хүмүүсээ болсон баярлалаа. Өөр асуух хүмүүс байгаа золиосон дээр юу золиослох хэрэгтэй юм. Тэгэхээр бид нар чухал бус юмнуудаа фильтр хийж гаргадаг байхгүй юу? Хэрэггүй гэсэн юмнуудаа тий. Одоо зарим ажил дээрээ нэг хүүтэн гаргахгүй бол тэр үйлчлэлтэнд очих хэрэгтэй ч байгаа юм уу? Ч юм менежертэйгээ яриад зохицуулж болно шүү дээ тий. Миний хийж байгаа ажилтай шиг энэ үйлчлэл шууд холбоо авах байна. Тэгвэл би энэ хооронд энийг амжуулж яа гэдэг ч юм уу тий. Тэгэх жишээ нь тэгэхээр чухал бус юмнуудаа бид нар зохицуулаад сурчингуу хэрэггүй юмнууд чинь гаргаа явчихна. Бид нар тэр телевиз үзэх цагаа хүртэл хасаж болно. Тэ? Уулзах гэсэн хүмүүсээ хүртэл сольж болно. Кофе уугаад байсыгээд уулзъя гэдэг найз үсэн. Найз нь өнөөдөр юу байна? Ажил ихтэй байна. Амжуулчаа дараа үдээ. Тэ? Би чамд ихтэй үеж авчихлаа. Тэгээд манай хэлж байгаа орой орно. Тэ? Өөрөөр хэлбэл юм гэдэг. Тэг жишээ нь. Тэгэхээр бид найзаач алдахгүй хажуугаар нөгөө зүгээр байсыгээд хэрэгтэй хэрэггүй нэг болохгүй янз янзын кофе ч гэх юм ингээд яриад хөд өдөржин болчихдээ шүү дээ хаяа. Найз нартайгаа уулзлаа 2-3 цаг тэгснээр цүлдээ явсараа бараг бүтэн өдөржин орой 7-8 гэж гэртээ орж ирээ те. Тэр хөөж гэсэн надад аягүй байсан сүлдээ фильтр хийгээд содод юм аажнаа юу